цомгийнхоо баярыг хийн гэдэг тийм бодолтой байгаа. За сайн байна репортер тэгшээ байна. Өнөөдрийн сурвалжлага төв зэнгэлдэг хүрээлэн дээрээс оппозит Бодлор цам тоглолтоос явж байна. TI Эдэм сурвалжлага. Асуудаа. За сайн байна уу? За сайн байцгаана уу. Энэ жил болж байгаа Бодлор цам тоглолт 2 жил өмнө тоглолтноос одоо онцгойрох зүйл гэвэл юу байгаа вэ? 2 жилийн өмнө болсон тоглолтноос яг чанарын хувьд бол мэдээж хамаагүй дээшилсэн байх учиртай одоо туршлагдсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд хоёр дахь удаага дахин одоо оппозит гэдэг хамтлаг одоо эхний тоглолт маань бол аз байгаагүй гэдгийг одоо хоёр дахь тоглолтын дээр баталчаа сууж байна гэж би бол баярлаад одоохондоо ингээд тоглолтоо хүлээж байна. Ийм том ийм одоо цэнгэлдэг ч юм уу Social паркд жил өнжөө тоглосон баг өөр хамтлаг дуучид байхгүй байх шиг байна тий. Тим юм шиг байна те нэрээ тим юм шиг байна. Яг тэгээд тэрүүгээрээ бас онцлог байж магадгүй. Нэг өдөр таны бүх уран бүтээлийг устгах. Гэхдээ тань зөвхөн нэг дуугаа авч үлдэх боломж байгаа гэвэл та ямар дуугаа авч үлдэхөө бас шалтгаан гэвэл хамгийн сайхан гэдэг дуугаа авч үлдэнэ. Ягаад гэх юм бол угаасаа хамгийн сайхан гэхлээр баг хүн болгон мэддэг шахуу одоо худалч үнд хэлгээд те тийм болсон байлаа. Тэгээд тэр дундаа ч гэсэн амар их хайртай. Та одоо буцаад ирнэ Америк руу явахаар бол хизээ явахаар байгаа вэ? Явахаар бол жилийн дараа явж магадгүй ер нь тэндээ сурч бас бодолтой байгаад байгаа. Шин цомог хизээ гарах вэ? Шин цомог одоо тоглолтын дараанаас л гараа да. Сая бол үнэхээр тоглолтын өмнөх үйл ажиллагаудаа одоо ингээл сурталчилгаа бүх юмдаа бит хоёр явсаар хагаад үнэхээр амтсангүй. Тэгээд яг фэнүүдэд зориулаад яг нэг тийм нэр төрийн часгийс яг нэг 1000 юм уу 2000 CD-гээр хевлээд тэгээд цомгийнхоо баярыг хийн гэдэг тийм бодолтой байгаа. Яриа өгсөн баярлалаа. Тоглолтод нь томоосон амжилт хүсье. За баярлалаа бро. За сайн байна уу? Сайн байна уу? За оппозит Бодлор цам тоглолтын сэтгэл хэр байна? За үнэхээр гоё байна. Амар их өрсөн байна. Тэгээд газ артист болсон маш их баяртай байна. Өрсөн баярлалаа анерлээ. Тэнгисийн хэрэг гараад бас нэг тийм асуудлуудаас нэг явсан. Тэр талаар ингээ зүгээр одоо тэгэлэх тийм юу байгаа болов? Ер нь тэгэл телевизэн угаасаа ингээ олон нийтэд гарахаар янз янзын сайхан ч зүйл байна, муухай зүйл байна. Тэгэл болох юм болдгоор л болж байгаа шиг байна. Тэгээд бүх зүйл би бол нээлттэй өмнөрөө байгаа. Тэгэл газ ясаа гэсэн. Тийм одоо тэгээд нэг тийм хямраад байгаа байхгүй. Opposite lie. Оппозит хамтлагийн хамгийн дуртай дуу гэвэл Opposite-оос цэцэхтэй хамтарсан хайр гэдэг дунд амар дуртай. За ойрын хугацаанд гарах уран бүтээл юм уу цомгийн ажил байгаа болов мэдээлэл өгвөл. Бага шүү. За 6 сард тун удахгүй яг нэг хэдхэн 7 хоногийн дараа миний цоошин сингл цэцэж байгаа. Тэгээд би бас гүжигэлж өөрийгөө сорьсон байгаа. Айгу өөр жанраараа. Тэгээд бас айгу таалагднах гэж бодож байна. Тэгээд ТV шоунаас ер нь бас нэлээх актууд айгу гоё юм. Актуудын хандлт, актуудын дэмжлэг хэрсэн. Тэгээд дүүнэртээ бас зориулсан дуу гэж хэлж байна. Яриа өгсөн баярлалаа. Цаашдынхын ажил уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Маш баярлалаа. Тэгээд зөндөө дуудцснаа. Тэгээд stay tuned. Үзэгчд хүлээгээл байж байгаарай. За сайн байна уу? Сайн чи сайн байна уу? Би сайн байна. За оппозитын Бодлор цам тоглолтын сэтгэл хэр байгаа вэ? Угаасаа л гоё байгаа штэ хамгийн дуртай хамтлаг маань. За та хоёр нь ойрын хугацаанд шинэ уран бүтээл гаргах уу? Гаргах бол хизээ гаргах вэ? Ягаад энэ зундаа ер нь бас гаргачих гэсэн бодолтой бас байгаа. Оппозитын хамгийн дуртай дуу гэвэл бүр яг хамгийн дуртай. Хотын хаа тийм үү? Ер нь тэр үеийн бүх дуунуудад л амар дуртай. Энэрл ах та хоёрын зур ингээд гоё хөгжөлтэй тийм дурсан ч байдаг бол хүмүүс хуваалцж болох уу? Тэр нэг тийм хөгжөлтэй биш ээ. Энэрл ах бол нэг хөгжөлтэй юм биш үү? За яриа өгсөнд баярлалаа. За сайн байна уу? Сайн. За тасаа тайзан дээр дуулаа. Тоглолтын сэтгэл таны хувьд хэрэг. Айгу гоё болох шиг шүү дээ. Позитивын тоглохоор тэгээд гоё хаа. Сая хэсэг нэг таны тухайн нэг мэдээлэлүүд яваадсан. Гадаадд ингээд нөө биеийн өвдөд ингээд имжлүүлж байгаа гэдэг тэр талаар мэдээлэл өгвөл. Тэр нэг тиймэрхүү юм байгаа. Тэгээд одоо имжлүүлээд юм явж байгаа гэх юм уу. Ер нь гайгүй болов хүмүүс бас гайгүй байх л гэж бодож байна. За та ойрын хугацаанд шинэ уран бүтээл гаргах уу? Одоо ер нь мангар олон дуу ийцэн байна. Тэгээ манай нэг хүүхдүүд байгаа лээ. Тэдний дуун дээр ер нь сая хэсэг ажиллаа тэгээд айгу завгүй байсан. Тэгээ одоо яг өөрийнхөө дуунуудыг хийцэн байгаа. Тэгээ ойрноос хамгийн хурдаараа гарах гал. За таны хувьд оппозитын хамгийн дуртай дуу гэвэл одоо ер нь цагаан баавгай цомгийн дуунуудад бол дуртай. Ер нь оппозит бол яг нэг манай үеийнхэн бас яг айгүйг сонсдог байсан болохоор баг бүх дууг нь бол мэдж байгаа. Гэхдээ хамгийн дуртай нь гэвэл
биеийн цагаа өглөө юм да. За тэгээд дээрээ өгсөн баярлалаа. Цаашдынхаа ажил уран бүтээлд нь хамгийн том амжилтыг хүсье. Эрүүл энхийг бас хүсье. Баярлалаа. За санагч. Сайн байна уу? За оппозит болор цом тоглолтын сэтгэл хэрэг таны хувьд? Ер нь бол би яг оппозитийн одоо маш үнэнч одоо сонсогч байсан. 13 4 жилийн өмнөөс одоо угаасаа яг тоглолтын бол яг л өсөж хүлээдэг байсан. Нэг өдөр таны бүх уран бүтээлийг устгах. Гэхдээ танд нэг дуугаа авч үлдэх боломж байгаа гэвэл ямар дуугаа авч үлдэх вэ? Бас шалтгаан нь Байхгүй шүү. Тийм авч үлдэх тоо байхгүй. Остол остон л үз. За ингээ олон газар ингээ та дуулж ирсэн. Гэхдээ ингээ хамгийн сонирхолтой газар гэвэл хаана дуулж ирсэн бэ? Нэг юм сүнстэй юм шиг газар дуулжсэн. Гэвгүй сүнсийг хараагүй зүгээр аим муухай энергитэй. Тэгээд газрын нэрийг хэлээд яг уу толгой эргээд ингээл дайвалцаад хөгжим холдож ойртоод намайг нэг юм амар сонин зүйл ингээд эзэмдээч байгаа юм шиг нэг тийм сонин жоохон муухай газар дуулж үтсэн. Муухай юм бил. За ойрын хугацаанд шинэ уран бүтээл гаргах уу эсвэл цомогч юм уу? Байхгүй. Ер нь бол анхнаасаа л яг мэрэгжлийн дуучин байгаагүй. Өөр мэрэгчлээс одоо яг тэр санхүүгч мэрэгчлэрээ ажиллаж байгаа. Одоо бол нэг тийм идэвхтэй бол уран бүтээл хийх бодлоггүй л байна да. Ер нь болохоор яг өөр мэрэгчлэрээ л Тийм мэрэгчлэрээ ер нь ажиллах сонирхолтой байгаа. Тийм. дээрээ өгсөн баярлалаа. Цаашдынхаа ажил уран бүтээлд нь бүгд амжилт хүсье. За баярлаа. Сайн уу? сайн уу. За оппозитын тоглолт хэр болж байна? Гоё л ч штэ. Ер нь ойр үзэг гоё тоглолт болж штэ. Зөвхөн нэг дуу нэрлэнэ гэвэл оппозитын хамгийн дуртай. Нэг дуу англиум хаа. За оппозитыг одоо сонсох шалтгаан гэдээ үзэж байгаа хүмүүст хэлүүл. Годомчны яраа нэрх штэ тий. Энэ жоо мэдрэмжтэй юм бол бүгд сонсдог л байл үү тий. Дээрээ өгсөн баярлалаа. Гоё тоглолтоо үзээрэй. За баярлалаа. Найс давсаар. За баярлалаа. За артист болоо үзэгчдээс л юм байла. Оппозит баг Монголын номер 1 хамтлаг юм шүү. Энэ дүүрэлтийг харалтаа. Тайзан дүүрсэн, үзэж байгаа үзэгчтэн дүүрсэн, босоогоороо дүүрсэн, суудлууд нь дүүрсэн байна. Тийм оппозит амар тоглолт байлаа. Баярлалаа. Эдэм TI асуудаа.